Золиос Заавал Гарна. Монгол Улсын их сургуулийн санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал доктор профессор Ч.Ундрам. Би ахлах сургуульд Америкийн нэгдсэн улс руу солилцооны хөтөлбөрөөр явж Америк гэр бүлд амьдарсан юм. Америк аав ээж минь их сайхан хүмүүс байсан. Надтай байнга ярилцаж хэлний чадварыг минь ахиулна. 16 насны төрсөн өдрөөр минь The 7 Habits of Highly Effective Teens буюу өсвөр насныхны үр дүнтэй 7 дадал номыг бэлгэлсэн. Тэр номыг сөхөж үзэхэд найз нөхөдтэйгөө уулзах уу? Зорилгодоо чиглэсэн ажил хийх үү гэсэн санаа бүхий хоёр тийш заасан сумтай салаа замын зураг байсан. Тэр санаа зурагтайгаа хамт миний сэтгэлд ягаад ч юм их тод үлдсэн юмдаг. Түүнээс хойш хичээлээ сайн хийгээвэл заримдаа найзтайгаа уулзах цагаа багасгах ёстойг. Хоёулангийн зэрэг сонгох боломжгүйг ойлгож авсан. Амьдралдаа альва зүйлсийг эрэмблэх ёстойг нэг дор бүгдийг нь авч болохгүйг ухаарсан юм шиг байгаа юм. Нэг таатай зүйлийг авахын тулд нөгөөг нь тодорхой хэмжээгээр золиослох шаардлага гардаг шүү дээ. Миний хувьд одоо өндөр ачаалалтай захиргааны ажил хийж байгаа. Энэ сонголтыг хийсэн минь судлаачийн хувьд тодорхой золиосыг гаргасан. Одоо бол судалгаа бүтээл хийх цаг нь ховор.